За шинэ оны минь төргий. Шинэ оны минь дээ. 21 оны минь төргий. Одоо шинэ он гараад бас удаагүй байна те. За энэ удаагийн нэвтрүүлэгт манай Мөрөөдлөн театрын уран бүтээлч жүжигчин Гамба, жүжигчин Лавга, жүжигчин Батушка. За миний би ингээд гүшиж алтан шагаа ингээд өдөр өнөөдрөөс энэ нэвтрүүлэгт орж ийн. Squat. Амар squat. Бид Мөрөөдлийн squat орж байна. Юу номгосоос таад маань юу хийв? Одоо л ажил төрлүүд эхэлж байна да тий. Гэр зурал байлаа шүү дээ. Тэгээд нэвтрүүлгийн багийнхнаас амар squat-ийнхнаас мөрөөдлийн squat-ийнханд энэ гоё коктейл хийж гисэн байна тий. Чинийх юутай байгаа маань? Энэ юутай юм бэ? Маш л юм шиг лимон. Лимонтой юм. За эхний коктейл маань болохоор spicy. Энэ миний хоолны өмнө илүү тохиромжтой. Хоолны нөгөө нэг идэх дуршлын илүү нэмж байгаа. Баярлалаа. Гоё явдтай. За. Дараагийн коктейл маань болохоор чихэрлэг тийм коктейл байгаа. Ан тийм үү? Тийм. Десертний орнд. Десертний орнд хэрэглэх коктейл гэсэн үг юм шүү дээ. Тийм. За гурав дахь коктейл маань болохоор нөгөө sour коктейл байгаа. Эсгэлэн. Харин тийм ээ. Эсгэлэн тийм төрлийн коктейл. Сэргэж шít. Аюу гоё. Шууд сэтгэл сэргээл явчих. Тэгээ. Дөрөв дэх коктейл маань болохоор ерөөсөй дэлхийд алдартай зарагдсан тоогоороо дэлхийд хоёрт ордог. Негрони гэдэг. Бид гуравт яа дэлхийд алдаргүйг нөхчүү. За бичлэг эхлүүлэх үү? За тэгээ. Нэрээ. За хүүхдээ манцуулаад эхэллээд байна хар нөхөр. Хар нөхрөө. Орохон дээ. Яриадлах шиг. Шот өөр. Дамар шиг орогоо хийчлээ. Хүүхээ эргүүлээ хийчлээ өөр. Манай аав нар бол ихтэй хаард штэ. Манай монголчууд л зөвхөн нөгөө өлгийддэг гэж болоод гадаадд бас ингэж өлгийддэг л. Манайхаа санаа авч уу? Манай Монголоо санаа авч уу? Өлгийдд юм шүү. Нэрээр гадаадын юм бол хөвчнөө нэг хүүхдүүдэд бол ерөөд нь задгаадаа усгчихдээ шүү дээ. Манай монголчууд ч нэг дээгүр нэг ороогоо, дундуур нэг ороогоо, өдөр нэг ороогоо баглаа. Нөгөө хүүхдийн бүс яач юу гэж алцсан. Одоо болоход амар дотор бачуур маа. Өлгийгээл те. Аамны бас нэг тийм нэг хөвчтэй гэж одоо ингэж ороож байна. Нэг октотой өнөр чи нэг үсийг шууд ингэжээс шууд нэг юм тоос орогч юм нэг татаагүй яачдаг. Амарчилсан маягтай юм. Скотчаар дээр нөгөө шууд хам дээр ингээд скотч тайцсан байдаг өстэй тийм хөнгөтэй. Тий. Нэг аав нөгөө нэг ээж нь байхгүйс юм уу? Ингээд мемнийхээ энэ зүгээр ингээд зүгээр ингээд хиймэл юм зөөцсөн. Савтай сүү ингээд тий наацсан байсан шүү дээ. Тэгээд ингээд одоо гизэгдээд байгаа маа да. Habitu samsna. Ano mo na in-expect mo? iPhone? Minsan ka lang magkaroon ng mga bagay na ganyan. Hindi, nasa Mga surprise ta dito байна та. Siyempre. Тэгээд их мохоо ярих юм аа. Зөвхөн дууг ямар мохоо дуулаа. Бараг надаас мохоо дуулчлаа. Сиккана хөвгөчлөө шүү. Яасан да чиний жижиг шүү. Бас мэдрэмжгүй л бэлэг байна. Өөрөө бол ихээхэн кайфтай байна энэ бэлгэндээ. Surprise энэ. Сюрпризэндээ ихээхэн кайфтай ихнийхээ хүлээж авч байгаа л татаж. Surprise гэж яасан. Сюрпризийг өдрийн догч бас яаж дуулаад. энэ уршигаа Таиланд, тэгэл Вьетнам өдр юмхээр хэлний баялахгүй болсод л яах юм. Хэлнийх нь онцлог үсэг мүсгнээ авианаас л болдог юм шүү дээ. Окей гэж хэлчих чаддаг болсод ака. Шинжлэх хэлхээ зал. Хараагүй бах та. And their breasts. Well, what is it? Heavy, huh? Хараагүй хөтөлтэй юм байна. Harry Potter. And
мэдэрдэг тоогоор бичгтэй юм тий. Harry Potter-ыг билсэн. Harry Potter нөө. Лаг уншиж Шууд мэдрэж шүү. Harry Чи Potter. аяга баярлаад байна шүү. You do? Oh my gosh, you can't, sis! яа уншихтай. Guess what? You have every single Harry Potter book in Braille now. Хөөх. Are you so excited? Yes, I have real copies. You do. What do you say? Хөөхтэй. You bet. Үнэхээр амар алдартай сурлаа гоц тэ үнэхээр тэгэхээр дээр ингээ зүгээр ийм хөгжлийн бэрхшээлтэй хөгтч зүгээр өдрийнхөө мэдрээр юугаар үзэл шууд мэдчихсэн Harry Potter байна. Шууд тэр өндгөөрөө яаж уншаад Тэгээ шууд Harry Potter байна. энэ нөгөө аргуучдын ном чинь ингээд юм тоогоор бичсэн байд юм уу? Тэгээд тэрүүгээр Брайль дэвчтэй нэг тиймэрхүү нэртэй гэдэг тий. тийм үү. Гэхдээ нэг ийм юунууд гэдэг юм да нэг юм цэгнүүд. Тэгээ ингээ хэрвээ ингээ яг хорооныхоо өндгөөр л ингээ шууд тэр одоо тэр аавс гэхэл гэдэг юм цэг товгор юм нэг юм цэг шиг юмнууд л байна. Гашаа галтарч унаад. За нэг их хөлбөр хаа. Газ алчаараа татаж Мохоо хэрэгэл аачлаа. Бадраадах та. Surprise байх гэж байгаа бүр өөрөө surprise болчихлоо. Одоо нэг тонгооч жагаад бөхсөд байхгүй гэдэг чинь юм шүү дээ. Ер нь энэ Америкийн Европ дандаа нэг болохгүй юм хийх аягүй тийм сонирхолтой тий. Битэж гимтэх тийм юм багтал. Одоо тэр байшины дээврээс бассейн руу өсөрч мүсрэх. Дандаа тийм болохгүй юм их хоббит юм шиг. Туршиж үзэх дуртай. Тий, туршиж үзэх дуртай. Тэгээ тэр эцсийн тоглоомууд тийм дуртай байгаа тий. Саяных бүр баларчтай. Яг шин Нисгэж шít. Шууд гарн дээр шууд нөгөө гарн дээр нөөшөө. гар нь ингэж идэх юм бах та. Гараа ингээл чангалчтай юм тий. айгу бэр шаардах юм шиг юм чинь. Үгүй энэ нөгөө араб марабт чинь энэ иймэрхүү нисдэг юм ч бүр хөгжчихсэн юм билээ. Өөр чинь өөр яваад ирлээ. Яад гэсэн. Алгуулж өгч шүү дээ. Одоо чи нисгэнс хэр нь айгүй Нэг юунаас нөгөө юу руу яваад шууд нөгөө онгоцруу. Оо за. Боёо. Удахгүй хэдэн жилийн дараа цөмөр ингээл явж идэв. Ингээл чи улам хөгж шин. Гонкогд нэг яасан чинь нэг юм тэрийг харсан мэт доороо нэг юм уцтай бас нэг агаад тэр хүмүүс ингээд яваад идэг. Одоо энэрхөө нэг Усан онгоцтой холбочдөг уу? үгүй зүгээр шүү далаа иргэдэл бас нэг хүмүүсийг ингээд нэг мөнгөөр ингээд суулгуулаад тэгэл нэг юм дээгүүр ингээд доош юм дээр суугаал ингээ яваад байдаг уу? үгүй яг л энэ шиг босоогоор ингээд шууд зүгээр Тийм. Гэхдээ ингээ холботой. Тэр чинь мотороор ингээд усаа даалт өгдөг байхгүй. Тэр бас гоё юм бол ганга урдам явах юм шүү. Юу солируулж шин. Тэ. Тэгээ ийм хүү юм бол одоо хэдэн жилийн дараа бол зүгээр бид нар чинь Тэгээд нөгөө зайлшгүй аврах ч юм уу эсвэл нөгөө зэрэг дайны ч юм уу зориултаа тиймэрхүү юм байгаа бах тий. юм шүү. та нис чинь гэж зүудэлдэг үү? Хаяа. Би хаяа нис чинь гэж зүудэлдэг шүү. Шууд ингээд нисэл алга болчих. Би тэр нэг солонгост тэр нэг хөлүүлж байгаа өндөр дээрээс өсөрдөг юмнаас өсөрсөн ёо. Тэр чинь зүгээр өнхөлцөг аваа явчихсан юм. Зүгээр амин өсөрсөн үү? Өсөрсөн. Нөгөө нэг амар ирзэнээр нэг юу Тэгээд яаж ирзэнээр ингээд нуруунд дээрээс хүлчээд ингээд доош өсөрдөг шүү. Тэн дээрээс эхлээд өсөргийнхаа өмнө найзууд амар өнгөрсөн юм. Би одоо агаар дээр бүжгэлж үзүүлэн ингээд солиороод байсан. яг гарангууд амар Тийш лефтэр гэж гарч исэн чи газар байгаа нөө жижигс чиглээд би юу хийчихвэ гэж өвдөг салгалаад ихэлж амар чи. Яг амин ордог орчих солонгос нөхөртэй хэрүүлээ гэдэг. Намайг яг эхнийх тэр нэг дүлхээд үсэр гэдэхгүй. Зориг үрдгүй яг ингээ хоёр талаас мөрч баяцтай ч бай. Баяцтай ёо. Тэгж жөөл болоод болго үсэрсэн. Тэр чинь ихтэй гарын ус хүмүүс зурулж байгаа зү. Бүр тэр доор нэгээд аюулгүй ажиллагааны дөрөв мөрөг гэж өгөө. Тэгээ би чи айсан дээр нүдэ хийсэн шүү дээ үсрэхтэй. Тэгээ айж байгаа л за одоо болсон байлгүй гэ нүдээ нээсэн чи далаа дээр нүүр тулаад буцаад гохтагтаа аваач. Гоё юм байна. Хүмүүс чинь тийм амар кафирж орилоод байлаа ш. Би болохоор тийм байсан буу гардаг. Би ч бол шууд Spider-Man шиг ингээд өсөрсөн. Намаа зориулахгүй бах тий. Гэхдээ тэр чи яг жингээр өнгөнгийн уцтай. Тэний хайгуу болоод далаараа нөгөө хүндийн жингээр ороод Дасрахгүй өөрс хитрхи сунаад биш далаараа пак гэж ороод гараад ирсэн хоосон ирзэн нэг. ямар ч сан тэр нөгөө солонгосын нөгөө юу штэ нөгөө Everland гэдэг нөгөө тоглоомын том парк тэрэн дээр л
тэр нөгөө агаарын бүр амир тэр галзуу болгон дээр л намайг суулгахгүй ч яг нэг. А тий. Хэдүүлээ нэг явж байгаа. Диско гэж шал худлаа хүүхдийн тоглоом дээр суулгаад тарьсан шүү дээ. Дээр нь мордоод ингэдэг. За хоёр байрлагч. Хашаа өрөөдлөх шүү шүү. Тийм их алтаа агшнууд гэдэг шиг одоо ийм зөвөн бичлэгүүдийг яаж бичиж авч үлдэж чаддсан юм бол. Мэдгүй. Цаана юу вэ? Юу гараад ирв? Мэдгүй нэг хөнгүүгээ бичлээ шүү дээ. Цаана. Хашаагийн даваа гараад ирсэн үү? Мэдгүй нэг хүн дэшэлгүүчлээ. За дахиад үзээ та. Оо тийм шүү. Тэр цаана даваа гараад ирлээ шүү. За тэглээ. Тэр бүр ингээ унжаад буугаад байна. Ингээ энэ чи нэг өсөндө Америк руу орчиж ийн л гэсэн үг шүү дээ. Мексик руу тий? Мексик чи ингээ биш шүү дээ. Америк руу ингэж орох гэж бөө юм болдог гэж байна шүү дээ. Бүр одоо энэ Мексикийн мап заа юу? Ар гэрийнх нь ингээ барьцаалт үлдээд нөгөө одоо хүүхдийн шууд Америк руу гаргаад нөхөн гарч марцаар тэгэл сар болгон татаас аавна хамгийн гол нь. Хэрвээ тэгээд татаасаа Америк гарчаад татаасаа өгөхгүй ар гэрийг оролддог. Бүр тийм зохион байгаа. Мексикийн тийм мафод нь нэгсэнд ажилчин гаргаад өөрсдөө мөнгө татж байгаа байхгүй. Саяныхтай хаа гэр мөрүүлдэг байхгүй юм шиг байна. Өөрөө л амиа аваад гараад гүжих шиг байна. Хайр ажил дээр байна. Хайр ажил дээр байна уу? Яагаад юм бэ? Хайргаа усан зүрх гарсан уу? Машин дотроос уу? жоох хөвгч юм. Жоох хөвгч. Яагаад хайрлага юм болохгүй хаа? Жоохноос томорсон юм шүү. Эсвэл хоёул салах юм уу? Юу нэ? Салах юм уу? Эсвэл хоёул салах юм уу? Гэж бодлоо. Итүү. 30 минут л. 12:30 л байж байгаа. 12:30 л. Юм явуулахгүй 30 минут боллоо. Энэ манай цагаац одоо сураагүй байгаа юм биш үү? Яг тийм бойсли юу сурчаад байгаа болохоос яг тийм цагныхаа юугч нэг тийм ойлгоогүй л байгаа. Төхөр байна да. 12:30 юм явуул. Салан тэгээд дарамтлаа л байж байгаа. Айлгаад ах шиг байгаа. За шийдчихлээ. Ээ хөргөдөө тий. Яа. За энэ нөхөр л юм байна шүү дээ. эдрийн насан дээр та хэд манай юу гэж явуу ийм бодол ухаан санаатай явж ирсэн үү? Шунгалан улаан залуунаас байна. Тэр шиг юм шүү. Тэгээд одоо энэ сошиал ертөнцийн одоо хөгжөлтэйгүй энэ би бол яг нэг үлэхэд бол бас энэ нэг тийм яг мэдээж яг юм бол хөгжиж байгаа те ингээд яг тийм юм хөгжих ёстой. Гэхдээ ингээд бас нэг юм хөгжил нөгөө нэг сайнтай мод хоёр талтай байгаа. Одоо бидний үед чинь тэгэл хөдөө тэгэл одоо ер нь ч тэгэл чаргаар маргаар голгодог гадаа дотоогоо байрдаг байрныхаа гадаа тоглол шийддэг яг л те. Тэгээд ийм хөдөлгөөнтэй хүүхдүүд айгүй тийм зөв эрүүл өсөж байсан байгаа байхгүй. Тэгвэл болгоч одоо ингээл хүүхдүүд гадаа шарахгүй ингээл уцаараа ингээл элдв бусан юм үзээ тэгэхээр чи хүүхд ингээд энэ одоо хэд нас жоохон багаасаа ингээ хүүхдүүд элдв бусан юм нөгөө юм нэтэр үзсээр ягаад одоо ингээд ийм сонирн болж эхэлж байгаа байхгүй. Харин одоо энэ яг ийм одоо юм аав ээж нь хянах хэрэгтэй байхгүй те. энэ бол бага ангил хөвгтэй шүү дээ. Одоо энэний насны дээр 7 настай юм. 7-8-аас 10 насны хооронд л байгаа хөвгтэй болж байна. Тэгээ бүр том юм шиг болцсон боос те. Тэгээ энэ бол бүр багаасаа том. Би ч одоо нэгдүгээр курст ортлоо ер нь хүүхэд хүүсний төхөөс төрдөг л гэж ойлгож явсан юм шиг. Нохооныхоо баасыг авч байна. Дуулны их зүг юм ба. Оо маскара авч. Босоод маска зүүх үедээ юм уу? Нөгөө тийш нь харуулад ёо харууд байгаа байхгүй те. За яг арьс үгний ялгаа яриаггүй шүү. Тэр нь харууд ер нь өвс татсаар агаад бүр сүлдээ зарим нь бүр ингээд юу хийж байгаагаа мэдгээч тийм шүү. Илэрээд. Маска. Одоо энэ чинь Маскараа авч эрүүл ухаантай ялгацсан хайстаа нөгөөтөр босоод зөөчлөө шүү дээ. эрүүл ухаантай ийм үйл гарах уу? Гарахгүй бах. God тэр баас нь. Үгүй Мэдсэн баас байсан юм. үгүй тэгээд мэдээ хатуу юм аа. Яг мас. Хатсан ч байна уу, хатаагүй ч байна уу тийм үстэй. Яаж ч Айгуул өөр маск зүүхгүй болохоор маск годмоор явахаар амар өндөр торгуул тавьдаг бол яах вэ? Харин тий нэг амар тийм шалтгаан байвал яах вэ? Ту баасаа орхиол яваач тий. Тэгж маск баас бүрэх ямар шаа. Үгүй манай монголчууд ч сэжгэлдэггүй юм билгүй дээ. Манай монголчууд ч амар тийм Ер нь бол явж гадаадынхан чи их тийм хээгүү гарууд. Хээгүү бүр нэг шал тоохгүй нөхдүүд. Заримуд нь бол тийм нэг бүр нэг тийм
сайхан гараад байж Би бол одоо гадаадууд нэг тийм их хангс ер нь бол ясам дээр бол тий. Би бол одоо ингээд ютубер ингээд 9 жилийн бичлэг үздэг байхгүй. Тэгэл ингээд ер нь хаараа ярьстай хар шараг гэлтгүй юм өвсөнд их донцоо асуудал их тийм гаж үйлдэл. Тэгээ одоо энэ цагдаа магадаа нарын өөдөөс бүр хүсч буцахгүй үйлдэлгээл ингээд бүр амар сонир үйлдэлүүд гардаг байхгүй. Тэгэхээр энэ цаанаа бол мэдээж энэ мансуур бодистой холбоотой л гэж би боддог байхгүй. Магадгүй. Энэ үзчихсэн бичлэг байх ч юу? Чи яагаад гэвэл нохоо явах гээд гэдэг лөө. Энэ утааны дохио мөхөд дуурайд байгаа юм шүү. Тэ? Галын энэ доор нь юу сав гараад шиг шүү дээ. Энэ ураа тэр хичээлдээ явах цаг нь болчиход байгаа юм шүү. Тийм үү? Тийм шиг. Бис амар хүн дээр утсан. Та юу айлын дохио мөхөд дуурайд шууд хичээлээ хий гэж. Сая хичээлээ их цагийг сэрүүлээд хор гарч байна. За ийм л нэг сайн ухаан танд ахалтай болж авъя да. Саяны тэр баас амдгаас л ухаантай шүү дээ нөхөө. Энэ бол цэвэр тарих бол амар ажиллаж байгаа шүү дээ, тэ? Мэдрэмж тарих мэдлэхгүй байж болно, мэдрэмжтэй байх хэрэгтэй гэж байна шүү дээ. Калаугаар бас. Хинглээ тогтооч штэ энэ бүр. Тэгээ бас энэ хоёр дээс тоглож байгаа хоёрт нь ч бас очроо юм шиг. Яг нөгөө аяны темпээр яг темпээр л. За. Орс ахнар бол ганг штэ. Хин урсгал сүр. Ийш зайлаа төгчөөчтэй л гээд зөрчил гэдэг шүү. Энэ яриад байгаа нь өөрөө урсгал сүрцээ байна л т. Машинууд надад ийш харцсан байна тийм шүү. Арсууд бол хүндүүд юм хэлээ. Манай тэр явган хүнийхээ юу гарсан дээр алхдаг замаар чинь машинууд нь зүгээр яваад байгаа юм чи. Тэгээ нөгөө эсэргүүцдэг залуучууд юм наагаад зогсоод цонхон дээр юм наах гэдэг эсэргүүцээ зогсоод байдсан шүү дээ. Тэд чи амар тэгээд бас дэг журамд нь оруулт юм шиг байна. Гол дураараа явж байгаа юм чи. Энд тэгээд заавал ингээ бооччих ирүүл яадаг. Энэ хүн энэ хоёроо хөдөлгөөнд оролж байгаа ийм бүр нэг дүнхэл юм ингээд тэгэхээр яадаг таад. Яадаг. Би бол адилхан л гүжүүлэн миний буруу байл би тэгээд уучлаарай гэж байсан. Тэгэл хэрэлдэв. Зүг байвал би бол стаар эцээ хүртэл үзээд гүжүүлэх. Би болохоор яг нэг юм арга заргаал авахгүйгээр галс ямар ч үсэн өөрөө ухарт мохрох боломжтой байл галс ухарж мохрол. Хаяадаа ч бас нэг тэлтэй нэрвчснаас гэлгүй болохоор яг нэр хөтөд юм чинь. Зарим нь наад тэр цагаан болвол бас тийм хөлдөө нөхрөө шүү дээ. Тэр байж байгаа надад гэлс юу ийшээ нөгөө. Тий. Одоо ингээд зайлч орох гээд. Яг энэ чи бас цаагаараа зөвлөлтөө дахиж энэ урсгал руу орохгүй болно гэж хашрааж ийн гэсэн үг шүү дээ нэг юм. Ийм зөвхөн нэгдэггүй. Ялангуяа нор сайхнар шиг нөхдүүд хашрах уу? За одоо нөгөө тчээр. Одоо ийшээ орцгоо. Аргаа орж шүү. Буух юм аа бас. Буугаад очидгий. Зарим тэгээд нөө би нэг ороод толтоо л гэдэг. Хөш. Зарим тэгээд нөө өөртөө урсгал сүрснөө мэдсэн хэрэгээ тэгээд хажуудлаа тий. Өөрөө буруутай ингэж сөрж ууралдаг амар гараад байна шүү дээ. Өрүүлээ хараач дээ. Энэ цагаан нөргийн машин барьж чаддгүй юм шиг байна. Чаддгүй юм шиг байна. Тэгээ энэ ч хажуунаас норлоод тахаар улам тэлтэрчээд байгаа юм шиг сандраад. Ийм том зай байна гэдэг. Сая аваа битэрийг явуулсан чинь ам дээр нэг хоёр хүүхэн гараад ирчих. Дараа өргөө зогсоохгүй бүр. Тэр зогсоо яасан гэсэн гэдэггүй юу? Гэсэн чинь өвдгөө бариулчих тэгвэл зайрмаг үнэ. Хүчтэй зүйл тийм шиг. Ээж удаа гэж. Жоохон хайрлаа. Тэгээ төвчөө бариулж. Тэгээ сүмтэй бариулсан чинь. Хөөхөө. Өвчтөс солиотой юм шиг гинэ. Бариулсан заримгаар л одоо өгдөн шүү дээ.
За тэгээд өнөөдөр бас ийм сонирхолтой бас нэвтрүүлэгт оролцлоо. Сонирхолтой сошиал ертөнцийн чинь ингээд улам бүр ингээд өдрөөс өдөрт ингээд шинжлэхдэл ингээд шин бичлэгүүд ингээд ороод явдаг шүү дээ. Тэгээд гол зүйл яг энэ одоо юугаар юу гэхлээр зэрэг яг юм мэдээлэлд айгуу тийм шүүлтүртэй хаттай юм шиг ба. Тэгээд дээр үе манай жүжигччээ тэр нэг юм гоё нэг киноныхаа жүжигийнхаа зургнуудыг тэр айгуу тийм хадгалсан байгаа гэдэг шүү дээ. Зураг угаалгаж ажиллагаа бичлэгээ тэр архивлаад аливаа болгоод тэр. Тэгэхээр одоо бол яг ингээ бүх юм техник технологи руу ингээ шилжгээр нэг талаасаа ингээ өөрсдөө өдөр тутмын амьдралыг бичиж байгаа боловч ингээ эгэ харахад ингээ яг тийм урам дээр их шиг тийм зураг мураг гэдэр байхгүй. Араа үнцэн баах юм шиг тийм үнцэн арай баах юм шиг байгаад байдаг байхгүй. Тэгэхээр ингээд иймэрхүү янз бүрийн тийм бичлэгнүүд байх юм бол та хэдийн янзаар ч юм уу те ингээд хадгалаад одоо DVD-н дээр нэг хаардан дээр нэг одоо арай л хайлсан дээр хаашаа те ингээд хадгалж явах юм. Зураг мурагнууд ч тэгээд нэг одоо хэрвээ ингээд гар утас муц одоо ингээд гэмтэх янз бүрийн мархад тэгээд байхгүй болох гэдэг. Тэгэхээр тэр зургнуудыг аягуулсаа яаж хэрэгтэй биш санагддаг. Тэгээд иймэрхүү юм алтан хормууд ч айгуу сонирхолтой байхгүй. Сайн үзсэн юм алтан хормууд. Тэгээд гол нь тэрийг л айгуу сайн ингээд нэг хадгалж үлдэх нь хамгийн чухал юм шиг болж шин. Нэр одоо 21 онд чи манай мөрөөдлийн театрын 10 жилийн тохиож байгаа. Тэгээ 10 жилийн ойгоор бид нар чи бас хийх төлөвлөгөөнүүд их гаргасан байгаа. Тэгээд энэ өвчин коронавиг гайгүй байгаасаа гэж залбирж байгаа. Тэгээд та бүхэндээ гой юм бас хийхээр төлөвлөж байгаа шүү бид нар. Одоо 3 сард жишээ нь бид нар соёлын төвөргөн дээр шинэ жүжиг тоглох байлаа. Тэр маань одоо ингээ хоолж таарж байна. За тэгэл ТV шоунууд гэл олон юм төлөвлөсөн байсан. Гэхдээ яг энэ ойроо зэр одоо ингэсгээд одоо вакцин энэ нь гарч ирээд болохоор тэгээд төлөвлөсөн ажлуудаа эхнээс нь хийгээд явна л да. Тэгээд бас энэ 21 онд чинь манай одоо хамтлагч бас бүл нэмлээ шүү дээ, саяхан. Хэд хоногийн өмнө. Жүжигчин Эрхэн Баяр маань одоо саяхан эдгээр хоногийн өмнө хүн тоосон. Шинэхэн охиноо одоо үлгийдэж авсан байгаа. Тэгээ Эрхмэгийнхаа гэр бүлд нь бас хамтлагийнхаа нэрийн өмнөөс тийм ээ шинэ үндэхний хүлээж авсанд нь наз жаргал сайн санагдсан. Намуунаа дүүтэй бас баяр хүргэе. Улам илүү өнөр өтгөн болоорой гэж ерөөё найзхаа гэр бүлд. Өө яах нүт. За баярлалаа. За. Шинэ гарсан дэвтгүүний бас дээжсэн гэсэн байна. За. Тест хийгээд цаагаатаа уусгацаа. Тэгээд бүх салбаруудаар хөлтөөлсөн. Ооч уушгины цай гэж. Уушиг цэвэрлдэг цай гэж шүү. Бид бүгд адилхан юм уу те? Бүгд цаанад уу? Өөр цай. Энэ зүгийн балтай цай. Энэ нөгөө цэнэг гэдэг нөгөө илэг хамгаалах бэлтгэлтэй байна. Баярлалаа. Монсохондоо маш их баярлалаа. Монс бол одоо энэ эмийн бүтээгдэхүүн одоо гараад Монголын бол хамгийн топ юм хамт олон бол Монсохон байдаг. Мэдээж одоо хүмүүсийг эрүүл их байх тийм ээ. Айл өрх гэр бүл болгоод аз жаргалтай эрүүл сарвал байхад бол Монс бол хамгийн их ойрхон байдаг бол хамт олон бол Монс байдаг. Тэгээ маш гоё болсон юм. 30 жил болсон байна шүү дээ. 30 жил тийм баг шүү. Энэ талд байна шүү дээ. Одоо яг ийм хэцүү одоо юм тархалаагаад юм шиг маш тархалаагаад юм шиг. Тэгэл энэ цаг үед ч одоо эднэрчл одоо цаг наргүй ингээл ажиллаж байгаа хүмүүсийн тийм ээ ингээл шинэ бүтээгдэхүүнүүд гаргаад тийм маш баярлалаа. Монсохондоо 30 жилийн баярын төргий. Тэгээ дээрэс нь бас энэ коктейлийг бас найруулж өгсөн Rabbit Room гэж. Тийм. Залуучуудаа баярлалаа. Тэгээд Монголын анхны өөртөө үйлчилдэг тийм коктейл бар байгаа. Rabbit Room-ийн залуучуудаа баярлалаа. Тэгээд жоохон задлаад хэлэх юм бол тэр чинь бид нар ч одоо яг нэг анх намайг хүүхэд байхад би
гайхдаг байсан байхгүй юу. Ингээд нөгөө гэртээ ингээд нэг дэлгүүрт ороод өөртөө үйлчлэн ингээд худалдагчгүй юм байх та ямар сони ингээд нөгөө тэр үйлч нь Орос дэлгүүр л гэж тийм байсан байхгүй юу. Тэгээд хүмүүс шууд ингээд дэлгүүр рүү ороод өөрөө шууд юм аваад ингээд сонгоод аваад чинь хулгайлж болчдөг юм болоо гэдэг. Тэр үед л тийм байсан бодож байсан байгаа байхгүй юу. Тэгээд тэр чигээ явсаар сүүл рүүгээ одоо ингээд өөрөө үйлчлэх дэлгүүр болоод одоо тэгээд сүүл рүүгээ одоо өөртөө үйлчлэх одоо манай алтар барбекю дээр ч одоо шууд хоолнуудаа өөрсдөө сонгоод тэгээд ингээд явчихдаг. Тэр шиг Монголын анхны одоо энэ одоо бас юм өөртөө үйлчлдэг юм хөтөл баар байхгүй. Бүр одоо Америкт ч одоо бүр юу гарцсан штэ. Америкт ч одоо бүр худалдагч нь ч хүртэл байхгүй. Зөвхөн ингээд юм карттай. Тэгээд ингээд бараа болгоно чиптэй. Тэгээд бараа болгоно ингээд уншуулаад картаас нь автоматар камер дагаа явж идэг. Автоматар картнаас нь мөнгө нь хасагдал. Худалдагч байхгүй бүр. Ямар ч хүнтэй айцах шаардлагагүй. Шал өөрөө бэлклаад байна. Рабд рүүмийн хамт олондоо залуучуудаа маш их баярлалаа. Гайхалтай. Коктейл дээр үйлчлсэн явуулт их баярлалаа. За тэгээд энэ нэвтрүүлэг контентыг бас бэлтгэж гаргадаг залуучуудаа бүгдээр нь дамжчихсан баярлалаа. Баярлалаа. Мөрөөдлийн сква. Өвчгөө халтгаа.